За 6 дугаар сарын 30 байна. Өнөөдрийн асуулт хэрв танд мөнх амьдрах боломж олдвол та амьдрах уу яагаад? За би бодож байна л да. Ер нь бол байгалийн хуулийг зөрчих тухай ойлголт яригдчих байна. Байгаль дэлхийн анханасаа маш төгс бүтээгдсэн. Тэнд илүү зүйл гэж байхгүй, буруу зүйл, дутуу зүйл гэж байхгүй. Хэрвээ энэ хуулийг зөрчлөө гэж бодоход илүү сайхан аз жаргалтай байна гэж би огтосоо бодохгүй. Хүн тодорхой хугацаанд амьдрах ёстой, тэр цаг мөчөө өөрийн байдлаар эзэмшээд мэдрэх ёстой. Үүнээсээ аз жаргал аваад түүний дараа ертөнцийн мөнх усыг үзүүлэх ёстой. Энэ бол хууль, дүрм. Энээс гажлаа гэд хүн илүү аз жаргалтай сайхан амьдрна гэж би огтосоо бодохгүй. Харин үүний оронд хүмүүс одоо байгаа цаг хугацаагаа хамгийн сайнаараа мэдрээд хамгийн боломжтой хүчин чадал сайхан амьдралаа өөрөө бүтээх дээр анхаарах хэрэгтэй болов гэж бодож байна. Монгол дуу байдаг те. Хүүхэд насад төрөж өгдөг галт хэрэг хэрвээ байдаг бол хүн болгон суундаа гэд хаяа би боддог гэд нэг гоё дуугаа шүү дээ. Өн сонсоход их гоё. Гэхдээ эндээс аваад үзэхэд хүн болгон сэтгэл ханамжтай бус ямар нэгэн байдлаар дутуу амьдэрсэн эргэж залуу болоод тэдэн жилээр залуужаад урагшаага очоод ийм зүйлийг засмаар байна, болохгүйг нь ингэх байсан, ийм байдлаар дээшлэх байсан гэд ямар нэгэн байдлаар дутуу мэдрэмжтэй амьдэрдэг гэсэн үг. Үүнийг буруутгах гэж байгаа юм биш. Хэрвээ надад бүх зүйл боломж байгаад хамгийн сайнаараа амьдрах боломж байх юм бол би хизээж 65 настай байжгаад 20 нас руугаа очиё гэж тийм бодохгүйгээр амьдрахыг хүсэж байна. Энэ л миний мөнх амьдрахаас илүү хүсэж байгаа хүсэл. Далаалам хэлсэн байдаг. Хэрвээ чи үнэхээр хүснээрээ амьдрч чадах юм бол хоёр амьдрсан юм шиг амьдрнаа гэдэг. Хэрвээ чи хүснээрээ амьдрч чадаагүй байх юм бол нэг ч амьдраагүй юм шиг санагданаа гэдэг. Яг үүнтэй адилхан би надад бурхнаас өгсөн тодорхой хэмжээний хугацаа байгаа. Түүнийг маш оновчтой зөвөр аз жаргалтайгаар 100 ашиглахыг хүсэж байна. Тэгээд 2, 3, 5 амьдрсан юм шиг мэдрэмж авахыг хүсэж байна. Энэ л миний илүүтэй хүсэж байгаа зүйл гэж ойлгож байна. Баярлалаа.